Сайн байцгаана уу үзэгчдээ. Мандала подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. За, студид маань соёл урлагийн их сургуулийн багш докторант, хөөмийн судлаач, хөөмийч Загад Учир хүрэлцээрээд байна. За, тэгэхээр хоёул өнөөдөр хөөмийн талаар ярилцъя. Ер нь хөөмө гэдэг үгний утга учираас эхлэе. Алтай язгуур хэлний айс авд багтдаг ийм үндэстэн. За энэ утгаараа бид нар одоо угууржин Монгол бичгээрээ хөгөөмэ гэд бичдэг байсан. За энийг нь бол бид нар хөөмэ гэд одоо ихэвчлэн одоо энэ угууржин Монгол бичгээрээ одоо өргөжлүүлэн бичиж байгаа, авч явж байгаа үнд цугсаатнууд бол ихэвчлэн одоо Монгол торхтнууд хөөмэ гэж хэлдэг хос гişгээр. За бид нар бол одоо урт гişгээр хөөми гэж одоо хэлж одоо хөөмийч тийм ээ. Хөөми гэх тийм хөөмийч хөөми. Хөөми гэдэг үг нь бол одоо хүний хоолойд байдаг идэрхтний нэр гэж байгаа. За дээр нь бол одоо амьтны одоо хинхтэг цээжний зөөлөн тийм сайн үсийг одоо бас сор сайтай тэр үсийг одоо хөөмэ гэж хэлдэг, хөөми гэж хэлдэг баг. За мөн одоо хүний хоолойд бас хурамч дууны хөвч, үндсэн дууны хөвч гэдэг дууны хөвч бас байна. За ингээд одоо энэ хүү урлагийг бол одоо хөөмэ тэр эрхтний оролцоотойгоор ихэвчлэн одоо энэ хоолойн урлаг гэдэг утгаараа амьсгааны урлаг гэдэг утгаараа ингээд одоо хөөмэ гэж нэрлсэн болов уу гэж бодож байна. За тэгэхээр судлаачид бас янз янзаар үзэх юм. Зарим судлаачид хөөмийг болохоор яг бүр агуулгын хөвд авиад уурайх урлаг гэж нэрлэдэг юм байна. Ер нь хөөмигийн гарал үүсэл гэхээр зэрэг одоо Монголын бараавалтай одоо бүс нутаг гэж хүмүүс нийтлэг ойлгодог. Ер нь гарал үүслийн талаар одоо судлаач хүний хувьд энэ талаар одоо сүүлийн үед судалгаагаар илэрч гарсан сонин гой зүйл юу байна? За яах аргагүй одоо монголчуудын тэр дундаа Монгол туурхт ард түмний урлаг гэж явна хөөмийн урлаг. За хөөмийн урлаг бол бид бүхний одоо тэр нүүдэлчин аж амьдрал, жилийн дөрвөн удирдлагын онцлог, адуулан малж байгаа таван гушуу мал, дээрээс нь одоо уул хангаада сөрөглөн явдаг ан амьтад. Тэгээд нөгөө байгалийн онцлогтой дуу шуумдаал байж байгаа юм л да. Ховдын чанарын сумынхныг одоо тэр чигтэл хөөмилдэг гэж ярьдаг байсан. Гэтэ тэр өвлөн уламжилж яваа зүйл нь хэр байна, одоо ямар хөө байна бас. Тэгдэг бах одоо манай энэ хөөмийн урлагийн одоо маш их үндсвэр болсон нутаг бол яхаа аргагүй Ховдын Чандман сум. За Ховдын Чандман сум бол одоо дээхэн үедээ 8 настай Балчираас 80 настай өвгөд хүртэл одоо хөөмилдөгөө гэсэн ийм яриа. За тэр үед бид нар одоо энэ хөөмийн урлагийг сонирхон сурж байсан залуу хүмүүс байсан л та жоохон байсан. Манай жаргалан талтай бол одоо бас л Алтай нурууны айс сав салбар улсын нэг. За Чандман сум бол одоо тэр уулынхаа одоо өвөрт оршиж байдаг ийм сум. За ингээд одоо тэнд ч одоо дуут булаг одоо дуу авиатай сайхан булаг аршаанууд их урсж байдаг. Өөрөөсөө чимээ гаргадаг. Ингээд одоо тэр нутгийн хүмүүс бол одоо яахын аргагүй одоо энэ хөөмийн урлагийг өвлөн тээх ийм боломж нөхцөлтэй ийм сайхан байгаль оршин тогтносон газар одоо нутгалдаг ийм улсууд үүнээсээ бас нэг талаар болж байгаа байх. А нөгөө талаар гэж ярихад одоо бид бүхний одоо өдөр тутмын ахуй амьдрал ер нь монголчуудын ахуй амьдрал бол бидний үнд цогсоо бол одоо нүүдэлчин гарвалтай малчин удамтай хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд яг энэ хэрээрээ бид бүхэн мөн одоо яг энэ нүүдлийн соёл иргэншил гэдэг бол бид бүхнийг өдөр тутам байгальтайгаа харьцах боломжийг олгож байдаг. Байгалийн дуу авиагаа таних одоо хүүхэд хүртэл ингээл тэнгэр бараантад ирэхээр за энэ ч одоо юу бороошхон дээ гэж мэдгчтэй тий. За нар жаргахад яадаг үлээ. Жаргахаар тэнгэрийн аяа ургаар маргаа сайхан болгон. За ийм байх шүү гэж одоо сар газар тэнгэрийн ажигладаг. За энэ бүх байгалийн онцлогоо мэддэг монголчууд. За тийм болохоор тэр байгалийн дуу авиа тэр усны харгаа боргоо, салхины одоо тэр эсгэрээ, мод ингээл одоо модон дунд алхах чинь ингээл салхи сийгээл энэ бүхэл сэржигнээд юм сайхан байдаг. Энэ бүхэл зүйл бол одоо яахын аргагүй нөгөө хөөмийн урлаг. Дээрээс нь хөөмийн урлагийг байгалийн урлаг гэж ярина. Хүн байгаль амьтан гурвын одоо харилцан шүтэлцээт урлаг гэж ярина гэдэг. Тийм болохоор ерөөсөө л энэ нүүдэлчин монголчуудын дунд үүсээд за мөнхөд л одоо байж байсан л урлаг. Ер нь бол нөгөө хархираа эсгэрээ нармайн те одоо хоолой шахах гэдэг ингээд яригддаг шүү дээ. Ялгаа нь юу байна? Одоо манай судлаачид хөөмичд бол хэд хэдэн төрлөөр хэд хэдэн одоо саналыг төвшүүлсэн байж авч үзэж байгаа те. Жишээ нь хархираа одоо яг яа? За жишээл одоо хархираа хөөмий гэхээр одоо
Ялгааг нь бас хэлээд яваа. Тий, амьсгааны урлаг гэж ярина. За. За амьсгаа бол мэдээж одоо хэвлийн гүндээ авч Хархирааны хувьд. тий, хархирааны хувьд ч гэтэр одоо ерөнхий одоо хөөмийн амьсгаа бол дандаа хэвлийн гүнээсээ авч байдаг юм амьсгаа байдаг. Авиа дуурайх урлаг гэдэг чинь бас яг ингэж бодохоор зэрэг Тэгэлгүй яг уу Яг л юм байна, тийм ээ? тий. Тийм байна. Дуу аваа энэ бүхнийг л одоо шингээсэн ийм урлаг байгаа юм. За, эсгэрээ хөөмий гэхээр одоо яг ямар вэ? Эсгэрээ хөөмий гэхээр одоо гэдэг ингээд одоо хил тагнаан одоо тэр үлдээгээр дуурдаг. За энэ болохоор Энэ хил тагнаа гэхээр одоо амны хөндөө өгүүлэх хэрэгтэй болчихж байна. Чээж ерөөсөө тий өгүүлэхүйн гол амны хөнд дотор яваад байна тийм ээ. Тийм нарийн уянгалаг. Өгүүлэхүйн эрхтний оролцоод урлаг гэж ярьж байгаа юм. Энэ эсгэрээ шахаа гэж энэ хоёр саяны дуурсан энэ хоёр төрөл зүйл маань бол одоо хөөмийн яг одоо төрөл гэж явж байгаа юм. Хөөмийн төрөл. За судлаачид бол маш олон янзаар дэвшүүлсэн байдаг. За зарим судлаачид маань 2 төрөл байна. Зарим нь 4 төрөл байна. Зарим нь 7 төрөл байна. Зарим нь 12 төрөл байна гэж ингээд нэрлэлсэн байдаг. За гэтэл энэ манай судлаач бас өөрөө хөөмичин дээрэс нь өөрөө ангаахын шинжлэх ухаанаар одоо мэрэгшиж эзэмсэн мэрэгчлэн тийм. Тэгээд энэ талын судалгаа хийсэн манай Эренцэн гэж доктор байгаа. За энэ доктор маань ангаахын одоо талаасаа хүний одоо анатомийн бүтцтэй яг зөв хүний одоо тэр өгүүлэхүйн эрхтэн ялангуяа энэ хөөмийн урлагт ямар эд эрхтнүүд нь одоо оролцож байж энэ хүү дуу аваа гаргаж байна гэсэн ийм судалгааг хийж сая докторийн зэргийг хамгаалсан л та өнгөрдөг жил. За тэгэхэд энэ хүү судалгаан дээр нь болохоор одоо энэ хөөмийг ерөөсөө яг энэ дууны өвчний ажиллагаа тэр дуу хоолой дууны өвчний тэр булчингуудынх нь үйл ажиллагаан дээр үндэслэж төрөлжүүлэн ангилах зүйтэй юм байна гэсэн сандлыг дэвшүүлсэн. Судалгааны шинэ шат. Тэгээд тэрийг нь бид нар ингээд бас хамтраад манай хөөмичүүд тэр судалгаанд нь оролцоод одоо хоолойн бичлэг янз бүрийн юм хийлгээд ингэх явцад бол ерөөсөө л энэ хөөмийн урлаг гэдэг зүйл бол шахаа гэдэг зүйл байна. За үндсэн суурь нь. Тийм ерөөсөө энэс энэ шахаа гэдэг дууралтаас л тэр өгүүлэхүйн эрхтнийхээ оролцоотойгоор олон төрөл ангилалт хуваагдаж байна. За. Жишээлбэл нөгөө шахаа гэдэг тэр зүйл бол одоо би танд дуугарж үзүүлье. За. Гэсэн ийм дууралт байгаа. Шахаа гэдэг дээр суурлаад За. нөгөө хархираа, нөгөө эсгэрээ энэ төр чинь гарч ирдэг. Зөв. За хархираа шахаа гэдэг зүйл дээр одоо нөгөө хүний өгүүлэхүйн эрхтний оролцоо гэж хэлсэн шүү дээ. За тэргээр одоо хил тагнаа оролцоо ороод тэргээр одоо жишээлбэл шахаа нь ингэж дуурж яхад эсгэрээ болоо явчихлаа. Гэт ингээд нөгөө эсгэрээ Хилний нэгэнд уусан оо шилжээд. тийм яг одоо нэг төрлөөсөө нөгөө төрөл рүү. За тэгжээтэл нөгөө хархираа нь гэд доод өнгөн дээр доошоогоо одоо цээж рүүгээ Одоо сая баг ингээд юм дөргиж байгаа юм шиг сонсчихж байна. За шахаа нь нөө. Тийм бол чэйжний хөндий. тий одоо энэ уушгины цээжний багтаамжтай асар тийм хөндий хүчтэй. тий цээжний хөндийг ашиглаа. Нармаа гэдэг одоо үлдэж байгаа. Тий. Нармаа гэдэг ирэхээр одоо хамрын хөндий За. одоо дуурахыг л хэлж байгаа. Ерөнхий одоо цаа дууралт нь нөгөө шахаанаасаа л үүсэлтэй. За. Одоо Үндсэн суурь гэж байгаа шүү дээ шахаач бол. Гэд амны хөндөгөр гаргаж штэ. Одоо нөгөөх нь гэд одоо хамрын хөндийг ашигласан дуурал. Энэ нь бас нөгөө хархираагаа дуурж болно. Гэдэг ч юм уу. Ингээд одоо бие биенээсээ үүсэж, бие биенээсээ бий болж байдаг. За ийм урлаг учраас одоо нөгөө монголчууд маань хөөмийн урлагийг одоо арга билгийн урлаг гэдэг юм байна. Амьсгааны урлаг гэдэг юм байна. Хоолойн урлаг гэдэг юм байна. Гэх мэтчлэн нөгөө олон одоо таамаглал зүйлүүдийг дэвшүүлдэг. За тэгээд энэ хөөмийлэх энэ олон янзын арга хэрэглүүд за одоо амьсгаан цээжиндээ байх юм бол одоо цээжний хөөмийч гэдэг юм уу. Хевлийдээ байвал хевлийн хөөмийч гэдэг юм уу. Гэх мэтчлэн нөгөө аль хүний өгүүлэхүйн эрхтэнч байна уу, амьсгааны эрхтэн байна уу, аль эрхтний оролцоо нь илүү байна. Тэргээр нь бас одоо нэрлдэг. Жишээлбэл хилээ тагнаан дээр аваад алиг одоо эсгэрээ дуурж штэ тэр үү. Эсгэрээг болохоор тагнаа хөөмий гэдээ нэрлэлсэн байгаа даа. За амаа жимигээд хамраар одоо тэр аялгууд байваагаа гаргахаар хамрын хөөмий, нармайн хөөмий,
гих мэтчлэн ингээд нэрлэлсэн. Цаад яг үндсэн дууралт бол ерөөсөө л энэ дууны хөвчин дээр одоо хуурамч дууны хөвч одоо үндсэн дууны хөвчин дээр байгаа тэр дууны хоёр савхан мөгөөрс гэж байна. Дуу хоолойг одоо гаргаж байдаг. Хэлбэлзэл үүсгэж байдаг. За энэ хөвчний булчингуудын тусламжтайгаар гарч байгаа. За энэ дууны хөвчний одоо тэр булчингийн агшилт суналт чангарсан байдал энтрээс үүсээд ерөөсөө энэ хархираа эсгэрээ гэсэн хоёр төрөл юм байна. За энэ хоёр төрөл нь шахаа гэдэг энэ үндсэн дуу авианаасаа үүсдэг юм байна. За хархираа хөөмий хөөмөлж явах явцад бол тэр дууны хөвчний булчингууд бол харьцангуй сулавтар ийм жижигхийлсэн байдалтай байх бол одоо эсгэрээ хөөмийн дээрээ бол одоо чангарсан одоо ийм нэгсэндөө нарийн одоо маш нарийн тийм одоо нөгөө зүүнний сүвчээр гэж ярьдаг шиг ийм одоо хэлбэрийн үзэгдлийг бий болгоно л гэсэн. Ийм төрөл зүйл дээр ангилаад тэгээд нөгөө олон төрөл зүйлийн зүйл гэж үзэж байсан хүмүүсийн маань ерөнхий тэр дууралт бол яахаа аргагүй нөгөө аль эд эрхтэн гэдэг юм уу аль одоо өгүүлэх эрхтнийхээ тусламжтайгаар илүү оролцоотойгоор дуурж байна. За тэрийгэ төрөл зүйл гэж үзэж байдаг байсан нь одоо бол энэ бол ер нь энэ хөөмийлэх арга барилууд юм аа. Одоо нэгсэндээ хөөмийн арга барилууд гэхээр одоо жишээлбэл хамрын хөөмий гээд хөөмөлөхөд энэ бас нэг арга барил. Хөөмөлөх арга барил болчиход байгаа байхгүй. Гих мэтчлэн ингээд энэ арга барилууд байсан юм байна гэж үзээд эсгэрээ хархираа гэсэн хоёр үндсэн төрөлтэй. За шахаа гэдэг энэ хоёрыг өвтгөж байдаг юм сөөр юм аа. Хөөмөчийн хүн гэдэг бол одоо хөгжимчин үнээр бол хэл гэдэг юм хуруу байхгүй. За ерөөсөө хэл тагнаа хоёрын тэр салхины одоо тэр их баг гаргах хэлээрээ одоо тэр салхийг завчиж гэдэг юм. Ингэж одоо аялгаа оруулдаг. Тэгээд тийм учраас одоо тэр ерөнхий одоо тэр малын дуу авиатайгаа уялдаад бий болчихжээ. Нэг одоо шахаа бий болцсон байна шүү дээ. Суурна. Гэтэл энийгээ хөгжүүлэх нэг юм хэрэгцээ шаардлага байна. Тэр нь магадгүй усны харьгаа боргоотойгоо тэр усыг хараад ус яаж харгиж боргилдог вүлээ. Магадгүй тэрийг хараад энэ усыг дуурайгаад нөгөө шахаан дээрээ тулгуурлаад дуурахад одоо хөөмийн нөгөө эсгэрээ хархираа нөгөө хилний техник юм хүмүүс бас давхар хөгжөөд гараад ирэх байсан байх талтай байгаа даа. 90 оноос өмнө болохоор өвлөн уламжлагч гээд одоо уран сайхны хэмжээнд гэх юм уу одоо өвлөн уламжлагч одоо ардын авиаснууд их байлаа. Ялангуяа 2000 оноос хойш яг энэ хөөмийн төрөл дээр чинь гадныхан ч маш их сонирхож энэ судалгаа талаасаа хөөмийн сургалт энэ уламжлалыг одоо та гэдэг нь яаж авч явж гин ер нь бол харьцангуй өргөн дэлгэр болж байгаа юм шиг санагдаад байна л да. Тэгэлгүй яг энэ сүүлийн үед бол ер нь энэ Монголын хөөмийн урлаг гэж энэ урлагийг хүмүүс бас их сонирхдаг болж байна. Дээрээс нь энэ өөрийн гэсэн онцлогийг тодорхойлох тэр сонгожсон стил жанрын тэр хөгжмөнд нь хүч нэмэх зүйл нь бол одоо яахаа аргагүй хөөмийн урлаг гэж би ойлгож байгаа. За тийм болохоор нөгөө урлагийг одоо сонирхож сурж за тэр хэмжээний уран бүтээл хийх сонирхолтой залуучууд бол одоо дэлхийн нийтэд нэлээд одоо авширж гин гэж үзэж байгаа. Тэр дэлхийд хөгжиж байгаа олонний сонирхол татж байгаа хөгжмийн нэг чиг урсгал байна да. Энэ дээр манай энэ одоо үндэсний энэ одоо их нарийн нандин өв соёлуулсан хөөмийн урлаг маань өөрөө их тийм гоё ийм хоршиж нийлсэн юм шиг зүйл анзаараад энэ дээр тийм байж болох уу? Тийм юм байж болно. Ерөөсөө л энэ ерөнхийдөө энэ сургалтаар ямар ч одоо хөгжим тохиолдог хүн ирээд хөөмийг сурна. За нөгөө хөгжмөн дээрээ тулгуурлаад өөрийн гэсэн стил жанраа сонгочихно. Тэгээ хөөмнийхээ зохирох төрөл жанрыг одоо бас хэрэглээ авчиж болно. За ихэвчлэн одоо ер нь бүхэл төрлийн одоо 1950-аад оноос хойш ер нь хөөмий бол одоо тайзны урлагч шилжсэн. За энийг одоо чимэд дорж гэж хүн маань одоо анх тайзан дээр гаргаж дэлхийн одоо оюутан залуучуудын уралдаанд очиж Алтай Магдалыг одоо бас найрал дуучтай хөөмилж, найрал дуучтай хайлж, дээрээс нь одоо дундуур нь одоо хөөмийн анхны ая аялгауг одоо гаргаж ирсэн гэсэн. Гаргаж ирсэн ийм баримт байдгийн. За энийг нь бид бүхэн одоо уламжилж аваад, өвлж тээгээд за магадгүй одоо тэнхимийн сургалтанд 2004 оноос хойш яг хөөмичин бэлтгэх одоо тэнхимийн сургалтыг одоо анх нээсэн Монгол Улсын соёл урлагийн сургууль. Тийм соёл урлагийн сургуультаар нээсэн. За хөөмийн судлал, урлаг судлаач хөөмийн багшийг бэлтгэх асуудал бол одоо
Монгол Улсын их сургуулийн ардын урлагийн тэнхимдэр ерөнхийдөө төвлөрч бэлтгэгдэж явж байсан 2001 оноос эхэлж ирсэн энэ сургалт нь. Ингээд одоо танхимын сургалтанд оруулснараа бид бүхэн бас өнөөдөр нөгөө одоо бид бүхэн энэ зөвхөн одоо тагнаа хөмий гэхээр яаж дуурдیں۔ Тань түрүү хэлжсэн нөгөө судалгааны эргэлтэнд орж байна. За мөн одоо уран бүтээлийн бас нэлээдгүй урын сангийн баяжилттай эргэлтэнд орж байна. Илүү одоо судалгааны шин дэвшинд гараад хөгжиж дэвших баялаг болж байгаа юм шүү дээ. Их баялаг болж эхэлж байна. Дээрээс нь нөгөө хөөмичд маань онлын төвчний мэдлэгтэй нөгөө хөгжмийн онлог болоод бусад одоо суур мэдлгүүд нь нэлээд хөгжиж дэвшиж байх жишээтэй. Гэх мэтчлэн одоо ер нь бол нэлээдгүй одоо сайхан хөгжиж байна. За мөн одоо нөгөө энэ юугаар ч нөгөө гадныхан хурж ирээ сурах боломжтой болж байна. Дотоодынхондоо зориулаад бас богино хугацааны сургалтууд энэ төр бас давхар зохион байгуулдаг. Ийм одоо хөгжүүлэх талын ажлуудыг бол нэлээдгүй хийгээд л байна. За үүс гарал өгшлийн хувьд угаасаа л одоо энэ нүүдэлчтэй холбоотой мал ахуй соёлтой холбоотой юм болохоор зэрэг бас бид нар ганц зөвхөн бидэнд хамаатай гэж үзэхээсээ илүү бас одоо өөр монголчууд байна. Тий. За бас өөр одоо туваачууд байна. За энэ бүгдийнхаа дунд одоо яг энэ голомт нь юм шүү гэсэн энэ нэг амбиц авч явж чадж байна. Жишээ нь өөр монголчуудаас маш олон хүмүүс ирж сурч чаад дэлхийд бас гарч штэ. Тэгэлгүй яах вэ? Одоо энэ манай төвийн дэлгэрүүлж яваа ихэнх хүмүүс бол дандаа манай арга монголчууд туваачууд. За туваачууд болохоор одоо энэ хөөмийн урлагийг бас ерөнхийд нь одоо бас нэлээд одоо эрчимтэй сургалтандаа оруулж хөгжүүлж дэвшүүлж байгаа. Бас нэг одоо манай Монгол турхтны маань нэг шүү дээ. Жишээлбэл одоо туваа хөөмий, Монгол хөөмий ялгаатай гэж ярьдیں۔ Энэ болохоор нөгөө нутгалж байгаа өв соёл, хэлний онцлог энэ бүхнээсээ хамаарат арай жах ялгаа байх. Тийм. Баг зэргийн одоо тэр одоо хөдөлгөөн, баг зэргийн одоо тэр дууралтын ялгаатай. Тэр нь бол нөгөө бүс нутгийнхаа хүрээнд хөгжүүлж дэлгэрүүлж байгаа тэр онцлогтой холбоотой. За манай Монгол туурхтны одоо яг үндсэн одоо ар Монгол гэж одоо ярих юм одоо монголчуудын одоо халхан монголчуудын одоо хөөмөлж байгаа. Энэ зүйл бол би нөгөө төв гэдгийг л одоо танд өөрийнхөө юугаар одоо нэг батлах маягийн юм л хэлдэг. За. Тэгээд одоо яг бид монголчуудын одоо энэ хөөмөлж байгаа төрөл бол одоо туваа хөөмийг хөөмөлчин дэлхийн одоо сонгодог бүтээл төрөлийг ч гэсэн сайхан хөөмөлчин ер нь бол нэлээд цар хүрээ багтаамжийн хувьд бол нэлээд өргөн дэлгэр цар хүрээтэйгээр за тэгээд одоо ганц бас нэг чухал ялгаа нь болохоор суур хөдлөхгүйгээр үндсэн одоо тэр суурьнда хөөмөлдөг ийм онцлог байгаа юм. За туваа хөөмий болохоор ерөнхийдөө суур нь хөдөлж яадаг. Нэгсэндээ яг дуулахтай адилхан гэсэн үг ялгаа байна тийм ээ. Тий. Гих мэтчлэн ийм нэг баг зэргийн ялгаатай болохоос бусдаар бол яг тэр хөөмөлөх ерөнхий арга барил бүх зүйл нь бол ерөөсөө л одоо яг энэ үндсэн хөөмий үү. Яг сонгодог бүтээлийг одоо яаж илэрхийлж байна? Нэг жишээ. За одоо нөгөө түрүүн ярьдаг чи яг гарч харагдаж штэ нөгөө гүнээс гарах шаха хоолоогоо тий. Тэр чин суур болоод нөгөө амны хөндийн өвүүлэх хэрэгтнүүд оролцсон эсгэрээгээр чинь яг нарийн юунууд нь гарч штэ тийм ээ. Нарийн өнгө аваа хөвчлэн одоо энэ яг дуу аялгуу оруулах тэрэн дээр бол хөвчлээ одоо эсгэрээ хөмөн төрөл маань төлөх байшин хийж байдаг. За нөгөө магтах, туйл хайлах ч гэдэг юм уу. За энэ зүйлүүд дээр бол одоо хөвчлэн нөгөө шаха хэрхрээ бас суур болоод явж байдаг. Ийм бас онцлог байгаа. За тэгэхээр хоёул ингээд судалгааны талаар яриад л байвал зөндөө олон зүйл ярих. Бас зөндөө зүйл байна. 90 он гараад ардчилсан хувьсвал одоо дэлхийн улс орнуудын хил хязгаар бидэрт нээлттэй болоод гадаад хаваасардаг гэдэг зүйл авлаа шүү дээ. Тэгээ энэ гарсны дараа одоо барууны орнуудад монголчууд өөрсдөө өвлөн тээгчид, ардын авиаснууд, мэрэгжлийн одоо жүжигчдэр нэрх гарлаа л да. Хүмүүсийн сонирхол татдаг нэг том зүйл нь хөөмичд байсан санагдаад байна. Энэ талаар одоо хөөмичд бол нэлээдгүй хөөмичд бас баруун байсан тийм ээ. Барсан. Тэнд одоо олон сайхан хамтлаг байна. Одоо ч одоо уран бүтээлээ төрөвж байгаа хэдийдээ хамтлаг байна. Одоо Транс Монголиа гэж байлаа. Хөх Монгол гэдэг одоо хамтлаг бол тэнд үйл ажиллагаа явуулж байна. За Бүртээ гэдэг хамтлаг байлаа. Гэх мэтчлэн одоо бас манай нэлээдгүй ардын уран бүтээлчид бас тэнд ажиллаж байна. Магадгүй одоо тэдний
нөгөө түрүүн нөгөө сургалтын одоо сургалт бол нэлээд өргөн дэлгэр хөгжсөн гэж та түрүү ярьж байсан. Энэ дээр бас нэмээд хэлэхэд одоо тэнд одоо аж амьдралаа холбоод Европт амьдарч байгаа тэр олон уран бүтээлчдийн бас нөлөөгөөр европчууд бас үеийн үед нэлээд уран бүтээл, хөөмийн уран бүтээл бол нэлээд сонирхож байна. Сайхан хөмөлдөг одоо хүмүүс бас нэлээд бас байж байна. Европын бас мэрэгсэл судлаачид бас гарсан байлаа шүү. Тийм одоо судлаачид бас байгаа. Ер нь л энэ хөөмийн урлагийг сураад ирэхээр яахын аргагүй л одоо бас судалж тий. Учир начрыг олох. Энэ ер нь учир начрыг олох тий. Тийм шиг байна. Ийм сонирхол бол ер нь хэн үгүй төрнө. Тэгээ энэ урлаг маань нэг хүний энэ гүнээс гарч байгаа гэдгийг юм уу? Энэ утгаараа ямар ч байсан одоо энэ урлагт нэг дурлаад нэг орсон болвол тэгээ ер нь их салахгүй тэгэл сонирхоол дугураал хөгжүүлээл яваад байх. Ийм л урлаг л да. Би ч гэсэн одоо анх энэ хөөмийн урлагийг одоо яг сонирхож бүр жоохон бахта 7 настайгаас эхэлж хичээлж сонирхож сурч ийлээ. 7 настай. Тийм аавынхаа тусламжтайгаар сүүлдээ одоо багш нартайгаа сайхан холбогдоод миний багшийг одоо Монгол Улсын урлагийн гав сэтгэлтэн Баатарын Одсүрэн гэдэг багш байна. Одоо ч багштайгаа хамтраад ажиллаж байна. Одоо энэ соёл урлагийн сургуулийн энэ хөөмийн сургалтын тагмын сургалтыг бол үндэслэж одоо хөтөлбөр төлөвлөгөө бий болгож одоо ингэж гаргаж байсан хүн байгаа. Тэгээ багшийнхаа энэ сайхан одоо итгэд найдварыг алдахгүй энэ сургуулаа энэ хөөмийн урлагаа бас нэг тодорхой төвшөнд бас хүргэж хэмсэн. Ерөөсөө нөгөө бид ингээд хоорондоо ярьж байгаа юм шиг тий. Нэг дуу аялж байгаа юм шиг тийм хэлбэртэл хүргэхийн төлөө явж байгаа. Бидний судалгаа бол одоо бас нилээдгүй дутмаг л байна. Бас энэ дээр бодох, турших, одоо хүний бие организм дээр л туршдаг зүйл болохоор бас тодорхой хэмжээний туршилтаж хэрэгтэй байна. Одоо сургалт боловсралч бас их хэрэгтэй байна. Ингээд л яваад байна. Өвөр Монголын нэг судлаач бичсэн байсан. Бас нэг манайхаас бас нэг арай нэг жах өөр харьцаа талдаа гэдэг юм уу юм бас хөөмийн төрлүүдэнд одоо өвөр Монгол усаатан ястангуудын дунд байдаг юм байл. Тэгээд нэг судлаачийн хувьд энэ зүйлийг хийхэд тухайн үедээ одоо биднэрт одоо бясалгал болдог байсан гэж одоо манай багш ярьдаг байсан гэж тэр судлаач бичсэн байлээ л дээ. Тэгэхээр ястой их гоё асуулт байна. Хөөмийн урлагаар ингээ хичээлээд ирэхээр яг л одоо тэр бясалгаж байгаа төвшин шиг нөгөө трансторн гэж яриад байдаг шүү дээ. Тийм. Яг тийм төвшөнд бас бэлтгэл сургууль хийж явах үед бас ажиглагдсан шүү. Яг нэг тийм транс байдал. Тий одоо жишээлбэл ингээд бясалгалын байдалд ордог юм шиг байна. Тий нэг авиагаа одоо ингээд яг амьсгаагаа авчин. За хөвлөдөө амьсгаагаа авлаа. Тэгэл одоо нөгөө шахаач гэдэг юм уу тий. Гэт ингээд удаан хийгээд байхаар нөгөө авиандаа ингээд бүр уусаал нөгөө авиа маань ч улам сайхан болоод за тэгээ бас голоор нь одоо нэг тархуулаад ертөнцөөс тасраад л гэдэг. Одоо түүчдийн үед бас ийм зүйл яригддаг юм байлээ. Одоо ингээд нөгөө зарим одоо тэр олон цаг, тэр олон мянган одоо шат ийм шүлэг гихүү одоо тэр зүйлүүдийг ингээ хайлахад тэр зүйлийг өгүүлэхэд ингээд ослонгоос тасарчдаг. Заримдаа юу ярьснаа мэдхээ болдог гэж бас төөлчхөн ярьж байсан. Тэгээ энэ яад гэхээр бид транс байдалд ордог. Талтан төвд голдуу одоо энэ ялангуяа энэ хархаа тэгвэл хөөмийн хархааг бол үе ингэж тул айлахаа гэж авч явдаг юм байлээ шүү дээ. Тэгэхээр зэрэг бас нэг тийм нарийн нанд юм байдаг юм байна л гэж одоо энэ одоо зарим хүмүүс ярьдаг шүү дээ. Одоо жишээлбэл одоо энэ хөөмийн урдгийг одоо тэнгэр газрыг холбосон урлаг гэж ярьдаг. За энэ хэрээр одоо багш нар маань би ч гэсэн одоо шав нартаа сурахтаа хөөмийн ч юм бол хөөмөлөхдөө дандаа сайн сайхныг бодож дандаа одоо сайн сайхныг бясалгаж ингэж хөөмөлөх хэрэгтэй. Яагаад гэвэл одоо энэ амьсгаа гэдэг бол одоо асар чухал зүйл. За тийм болохоор тэр амьсгааг гаргахдаа хортой биш одоо аз жаргалтай амьсгаа гаргах юм бол магадгүй одоо тэр энерги нь ингэж үдсэж байгаа харж байгаа хүмүүстэй шинжлэх сайн дундаа дууны энерги, авиа энерги гэдэг зүйл одоо гэдэг юм чинь л ерөөсөө маш олон яг гарлаж шүү дээ тийм ээ. Гэх мэтчлэн ер нь энэ судалгаа хийх хэрэгтэй, олон юм байна гэдэг бас иймэрхүү зүйлүүд бас их байгаа юм. Тэр одоо тэр бясалгалын төвшөнд ч гэдэг юм уу, тэр амьсгааг зөв хуваарлах, амьсгааны тэр төвшөнтэйгөө нөгөө бясалгалчийн холбогдоо явж байгаа. Тэгээд түрүүн нөгөө таны асуусан нэг асуулт орхигдсон байна. Өвөр монголчуудад бол одоо энэ Шинжаан угрын нутгуудад бол тодорхой хэмжээний хөөмийн уламжлал бол байсан. Тэгээ өвөр монголчууд бол саяхан одоо хөөмийн урлагийг цоорын дуу гэж одоо дэлхийн соёлын хувьд бүртгүүлсэн байгаа. Энэ нь яадаг юм гэхээр
одоо суур харихраан дээр уртын дуучинтайгаа хавсарч одоо дуулахыг. Жишээлбэл түрүүн дуурсан гээл харихраа явж байхад энэ дээр одоо гэдэг нэг харихраатайгаа хоршиж явж байна. хоршиж явж байгаа. Энэ цоорын дуу гэж нэрлэж байгаа. Гэтэл манайх бол яг өөрсдийнхөө загшны өвөр Монгол ч гэсэн одоо Монгол угсаатан ч гэсэн бүгд хятад улсын нэрээр ЮНЕСКОд бүртгэж байгаа. Тэгэхээр биднэрт манайх бол яг энэ хөөмийн урлагаа бүртгүүлж авч чадсан тийм ээ. Өөрсдийнх нь бүхэн дэлхийн соёлын хувьд 2010 оны 11 сарын 16-нд энэ Монгол хөөмийн уламжлалт урлаг гэдэг дэлхийн одоо соёлын хувьд хүн төрөлхтний соёлын хувьд одоо бүртгэгдсэн. Хуучин бол одоо нөгөө дэлхийн хавтгай боллоо даяарчлаа гэдгээс одоо саяхнаас ч ингээд даяаршаад ингээ хоорондоо холилдол болохгүй юм байна. Адилаад үнд зүйл соёлоор ондоошох ёстой байна гэсэн зүйл яа харахгүй одоо хөдөлгөөний эзэн донд яригдж штэ. Тэгэхээр та хэдийн хувьд энэ одоо сайхан өв соёл үнд зүйл авч яваа, судалж байгаа, өвлөн уламжилж байгаа, зааж сургаж байгаа энэ хүмүүсийн хувьд таны хувьд хийх ажил маш их байгаа юм байна. Үүрэг хариуцлага маш их байгаа юм байна. Хүн болгон одоо энэ хөөмийн талаар бас хөөмийлж чадахгүй, хөөмийн утга учирыг мэдэж чадахгүй, тэр болгон судлаад байж чадахгүй. Тэгэхээр танд их үүрэг хариуцлага оногдож байна да. Тий, одоо ер нь энэ сайхан өвөө бас яг вэ одоо дан ганц бийч биш л дээ. Одоо энэ сайхан өвийг танаар төлөөлүүлж байгаа юм тий. Одоо миний үеийн сайхан залуучууд хөөмөлчүүд их байна. За манай соёл урлагийн сургуулийг төгссөн сайхан төгсөгчд байна. Өвлөн уламжлаад одоо нутагтаа сайхан одоо хээр талдаа хоньныхоо бэлчээрт гэдэг юм уу морьныхоо нуруунд дээр хөөмөлөд ахиж яваа сайхан өвлөн уламжлагчид бол нэлээдгүй байгаа. Энэ бүхэл хүний одоо тэр дур сонирхол гэдэг юм уу тэр өвийг одоо өвлөж тээж хөгжүүлж байгаа. Энэ үйл явцал одоо энэ урлаг одоо энэ Монголдоо үлдэж шингэх цаашд хөгжих улам сайхан дэлгэрэх энэ л одоо бүх нөхцөл болцоог бий болгож байгаа юм. Тийм болохоор би одоо энэ яг энэ үндэсний язгуур өв соёлоороо хичээлж байгаа, сурж байгаа энэ хүмүүсийг бол дандаа л одоо нөгөө нэгдүгээрт одоо нөгөө ондооших одоо Монгол гэдгээрээ одоо бид нэр бахархдаг шүү дээ. Хаанч очиод бахархдаг. Магадгүй гэтэл бид нэр очиод хүүр танаа нутагчийн юм хөөмий гэж нэг сайхан урлаг биш шүү. Би ингээд дуурцсан чи мэдхүү гэд дуграад асуучих. Гадаадууд бол нэлээд олширж байгаа шүү. Тийм байна, тийм байна. Тэгэхэд өөдөөс нь энэ урлагийнхаа талаар зөв зөвтэй мэдлэгийг өгчдөг. Өөрөө сайхан дуграад үзүүлцдэг. За ийм заавал уран бүтээлч биш те. Заавал энгээр одоо уран бүтээл хийн гэхгүйгээр энэ өв соёлоо зөв зөвтэй мэдлэг мэдээлэлээ аваад хүнд сайхан тайлбарлаад ярьцдаг. Байх нь л одоо нөгөө Монгол хүний эрхэм чанар дээрээс нь монголчуудын одоо ондооших бас нэг хэлбэр. За манай өнөөдрийн дугаарт хүрэлцэн гэж оролцсон танд их баярлалаа. За уран бүтээлийн ажилд болон одоо эрдэм жижигний судалгааны ажилд нь их амжилтыг хүсье. Монголын үнэт өв болсон энэ сайхан одоо соёл хөөмийн урлагийн талаар яриад байвал маш олон зүйлийг яриад байна. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээд өндөрлөе. Танд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Хичээе. За Мандала подкастын ээлж дугаар ийхүү өндөрлөж байна. Анхаарал хандуулан үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.